болох Оросын холбооны улсын зүгээс бол энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж эхэлсэн. За НАТОгийн эвсэл өөрийнх нь газар нутагт бол улам бүр ойртон тэлж байгаа нь бол Оросуудад мэдээж таалагдаагүй. За энэ талаар дэлгэрэнгүй яривал энэ бичлэгний доор бараг Орос-Украины дайн шиг дайн болох бизээ. За тэгэхээр үргэлжлүүлээд ярихад бол 2009 онд Албани болон Хорват зэрэг улсууд бол НАТОгийн гишүүн орноор эзэлсэн. За мөн 2011 онд Ливийн иргэний дайнд бол НАТО хөндлөнгөөс оролцож, за Муаммар Каддафигийн дэглэмийг бол унахад бас оролцоод амжсан. За мөн 2021 онд гэхэд бол ерөнхийдөө НАТОгийн зүгээс Украин улсыг НАТОгийн гишүүн орн болгох яриа хэлцээр бол хамгийн идэвхтэй бол оргил үе дээрээ явагдчихсан. За мэдээч энэ бол Оросын холбооны улсад бол огтосоо таалагдаагүй. За Оросын холбооны улсын зүгээс Украин улсыг НАТОд эзэсүүлэхгүй байхад авч болох бүхэл шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. За эдгээр шаардлагатай арга хэмжээнүүдийн нэг нь бол өнөөдрийг хүртэл үргэлжлэж байгаа энэ Украин Оросын дайн гэж ойлгож болно. За ерөнхийдөө Украины дайн эхлээд нэг сар гарангийн дараагаар Оросын холбооны улсын зүгээс Украины ерөнхийлөгч Зеленскийд бол хэлэлцээр хийх санал тавьсан. За энэхүү хэлэлцээр нь ямар утгатай хэлэлцээр байсан бэ гэвэл та нар ерөөсөө НАТОд битгий ороо. Аль нэг цэргийн эвсэлд битгий ор. Манай тавч битгий ор, НАТОд ч битгий ор. Ерөнхийдөө Австри, Швейцар зэрэг улсуудтай адилаар төвийг сахих статустай улс болцохоо гэдэг тийм хэлэлцээр тавих санал тавьсан. За гэвч тухайн үедээ бол яг тэр үед бол бүх зүйл оройтсон байсан. Орос-Украины дайн нь бол Орос-Украины мэдлээс бол хэдийнэ халиад гарчихсан буюу НАТОгийн гишүүн орнууд шууд бус байдлаар бол Украины дайнд бол оролцоод эхэлчихсэн байсан гэсэн үг ээ. За ингээ ерөнхийдөө бол Украины дайныг эхлээд удаагүй байхад нь зогсоож болох тэрхүү гэрээ хэлэлцээр ажиллагаа бүтэлгүйтсэн гэж ойлгож болно. За мөн Украины дайн үүссний үр дүнд бас нэг зүйл болсон нь бол мэдээч хэрэг онцлон хэлэхгүй байх аргагүй Швед болон Финланд зэрэг улсууд НАТОд бол шинээр гишүүн орноор бол эзэлсэн. Ингэснээр Оросын холбооны улс геополитикийн хувьд бол бас нэлээд тийм эрсдэлтэй нөхцөлд бол орсон гэсэн үг ээ. За тэгэхээр өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн хүргэсэн НАТОгийн үүсэл хөгжил оролцож байгаа явуулж байгаа цэргийн ажиллагаануудын талаарх дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар илүү сонирхолтой байдлаар дахин уулзлаа түр баяртай. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. Йозеф Сталин өөрийн төмөр нударгаараа зөвлөлт холбоот улсыг 30 жилийн турш ямар ч өрсөлдөгчгүй, ямар ч сөрөг хүчингүйгээр удирдсан нэг. Тэрээр Орос үндэстний түүхэнд ямар ч эзэн хааны урд өмнө байгуулж чадаагүй хүчрхэг улсыг байгуулж, Оросын түүхэнд хамгийн агуу удирдагчаар тодорсон юм. Модон анжис атгсан Орос орныг өвлөж авсан тэрээр үхэхтэй цөмийн зэвсэгтэй агуу гүрнийг үлдээгээд одсон юм. Гэвч түүний хувьд хүний амьдрал гэдэг бол ямар ч үн цэнгүй зүйл байв. Нэг хүн үхвэл эмгэнэл, нэгээс олон хүн үхвэл статистик хэмээн тэрээр хэлсэн удаатай. Мөн эх орны дайны үеэр цэргүүдийг гамнах хэрэггүй. Орос ээжүүд дахиадад төрүүлчих нь хэмээх алдарт бөгөөд харгас ишлэлэн хэлж байсан юм. Гэхдээ ямар ч тач Слав үндэстний улсыг дэлхийн хамгийн хүчрхэг супер гүрэн болгож чадсан нэгэн бол яах аргагүй Сталин мөнөөсөө мөн. Өнөөдрийн дугаарыг сэтгүүлч судлаач Цолонбаатрын баяр миний би та бүхэнд хүргэх болно. Оросын эзэнт гүрнийг 300 жилийн турш Романовынхны удам өөрсдийн төмөр нударгаар удирдах ирэв. Гэвч Оросын хаант улс дэлхийн 1-р дайн дасрыг хохирол амссан явдал мөн дотоодод үүссэн эдийн засгийн их хямралын улмаас Оросын эзэнт гүрний царь 2-р Николай өөрийн нэр хүнд болон хүч чадлыг улс орон дотроо алдаж эхлэв. Оросын ард түмэн бүхэлдээ хувьсгал хийхэд бэлэн болоод байв. Улмаар 1917 оны 10-р сард коммунист үзэл санаатай большевик нам төрийн эргэлт хийж өвлийн ордон эзлэн авснаар улс орны гол эрх мэдлийг атгах болов. Оросын эрх мэдлийг өөрийн гартаа оруулсан хувьсгалын эцэг Владимир Ленин өөрийн марксист засгийн газрыг байгуулан Орос орныг бүхэлд нь эрхшээхийн төлөөх иргэний дайны галыг өрдөв. Харин Ленины шин дэглэмд түүнтэй ойр шадарлаж байсан хүмүүсийн дотор зөвлөлтийн ирээдүйн их удирдагч Йозеф Сталин байсан юм.
Сталины хувьд Йозеф Жугашвили хэмээх нэртэйгээр хорвоод мэддсэн ч хожим нэрээ Йозеф Сталин болгон өөрчилсөн байдаг. Мөн тэрээр Орос хүнч биш байв. Тэрээр 1878 онд тухайн үеийн Оросын хаант улсын баруун өмнөд захад оршихоо өнөөгийн Гүржийн нутагт төрсэн гүрж хүн байв. Тэрээр бага насндаа үнэн алдартны шашны сургуульд суралцаж, нутаг орондоо эзэмшиж болох хамгийн сайн боловсролыг эзэмшсэн юм. Түүний их хүүгээ санвартан болгохыг хүсэж байсан гэдэг. Гэвч Сталин дотроо өөр бодолтой байв. Тэрээр марксизмын номлолыг судалж эхэлсэн юм. Германы улс төрийн философч, мөн коммунист намын тунхаг номын зохиолч Карл Маркс түүний бичвэрүүд, түүний оюун ухаанд боловсрогдсон бүтээгдсэн коммунист үзэл санаа нь Сталинд царийн дэглэмийн эсрэг хувьсгал хийх асар их урам зоригийг төрүүлсэн юм. Тэрээр тухайн үедээ яг л Германы нацист намд өөрийн итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ эдсэн орсон олон мянган нацистуудаас ялгаа байхгүй нэгэн байв. Гэхдээ Сталины хувьд нацист нам бус, харин коммунист намд эдсэн орснороо ялгаатай. Улмаар Сталин 20 нас хүрдэг жилээ өөрийн уламжлалт энгийн амьдралыг орхиж тухайн үедээ хууль бус байсан Гүржийн марксист хөдөлгөөнд эзэлсэн байдаг. Гэвч эзэн хаан буюу царайр ордон гэдэг нь үнэн хэрэгтээ галаар наадсан хэрэг байв. Марксист хөдөлгөөн нь өөрөө хууль бус мөн Оросын хааны нууц цагдаагийнхан мөнхийн мөрдлөг дор байсан учраас нэрээ Коба болгон өөрчилсөн бөгөөд энэ нь Гүрж нутагт өмнө нь амьдарч байсан баячуудыг дээрэмдэж ядууст мөнгө тараадаг буюу Английн Робин Худ, монголоор бол шидийн сан ир байсан юм. Нууц нэртэй болсон тэрээр үйлдвэрийн ажилчдыг ухуулж царийн дэглэмийг тогтвортой болгох ажиллагаанд ханцуу шамлан орсон байна. Улмаар Сталин хар далайд орших, Оросын газрын тосны бомб болох Батумид хүрч очин тэнд олон удаагийн террорист халдлагуудыг зохион байгуулсан байдаг. Сталин гагцхүү Батуми хэмээх бомбтод хамгийн анх өөрийнхөө гарыг цусанд тутгаж, улмаар цусны амтанд эргэлт буцалтгүйгээр орсон юм. Харин 1902 онд Сталин болон түүний нөхөд анх удаа цагдаагийнхантай шууд халз мөргөлдсөн бөгөөд цагдаагийнхан тэдний эсрэг гал нээсний улмаас 15 коммунист амиа алдаж өөр олон тооны хүмүүс шархагдсан байдаг. Тэдгээр шархдагсдын дотор Сталин ч мөн байсан боловч аз болж түүний эрлэгт явах цаг нь хараахан болоогүй байж. Уг явдал нь түүнд хизээч мартагдахааргүй том сургамж болж хоцорсон юм. Улмаар түүний Гүржид хийж буй марксист тэмцэл нь болшевик хувьсгалын удирдагчдын чихэнд дуулдаж эхэлсэн байна. Ингээд болшевик хувьсгалын тэргүүн Владимир Ленин түүнтэй уулзахаар Сталиныг өөр дээрэн өрөв. Ленины хувьд Сталины жинхэнэ багш нь болж байсан бөгөөд хорлон сүтгэх ажиллагаануудад зохион байгуулах нарийн төлөвлөгөөнүүдийг тэрээр Сталинд зааж өгсөн байдаг. Ленин түүнтэй уулзаад Сталиныг үнэнч нэгэн бөгөөд үзэл санааныхын төлөө гараа яаж ч бохирдуулахад бэлэн нэгэн гэдгийг шууд таньсан гэдэг. Ингээд Ленин түүнд болшевик хувьсгалын санхүүжилтийг босгохоо томоохон үүрэг даалгавар оногдуулсан юм. Уг шин даалгаврынхан хүрээнд Сталин өнөөгийн Азербайджааны Баку хотод очиж тэнд хууль зөрчин мөнгө олох бүх зүйлсийг хийж эхэлсэн юм. Бүр Сталин хэд хэдэн эмсийн хүрээлэн хүртэл нууцаар ажиллуулж байв. Мөн тэрээр банк дээрэмдэх, хүн рекетлэх, бизнесмэнүүдийг хамгаалах гэх мэтээр ажиллаж эхэлсэн ба түүнд хаант Оросын хуульч тэр, амь насанч тэр бүгд ямар ч падлиггүй байв. Гагцхүү хийх ёстой зүйлсээ бүгдийг нь ямар ч эргэлзээгүйгээр хийж байсан бөгөөд чухам энэ үйл хэрэг нь өөрөө Ленины гол зарчим байсан юм. Харин түүнд цор ганц хамааралтай зүйл нь болшевик хувьсгал байв. Энэхүү Сталин нэг л мэдгэд Оросын царийн нууц цагдаа буюу одоогоор тагнуулын байгууллагын хамгийн ихээр эрен сурвалжлагдаж буй нэгэн болон хувирсан юм. Хэдий тийм боловч Сталин арайч зүрх сэтгэлээ алдсан, шид ч гэсэн алуурчин болж хувираагүй байв. Тэрээр Екатерина Сваница хэмээх бүсгүйд хайртай болсон юм. Тэд өндөр нууцлалтайгаар хурмаа хийцгээв. Удалгүй анхны хүү Яков хорвоод мэддэжээ. Харамсалтай нь хүүгээ төрүүлснээс ердөө ганцхан сарын дараа Сваница хижиг өвчнөөр өвдөж хорвоогийн мөнх бусыг үзүүлв. Эхнэр нь нас барсан явдал нь Сталины зүрх сэтгэлд маш хүндээр тусч тэрээр сэтгэл санааны хувьд бүрэн цохирсон гэдэг. Хожим Сталин энэ талаараа дурсан ярихдаа Сваница амиа алдснаар миний сэтгэл дотор байсан бусдыг их бүх сэтгэл түүнтэй хамт үгсэн. Тэр миний төмөр мэд хатуу сэтгэлийг зөөлөвдөг нэгэн байсан хэмээн хэлсэн гэдэг. Ингээд анхны эхнэрийнхээ үглийн дараа тэрээр өөрийнхөө зүрх сэтгэлд дахин хэнийг ч багтаахгүй хэмээн шийдэв. Мөн түүний үхэл зарим талаараа Сталиныг зөвлөлтийн их удирдагч болгох ирээдүйн зам мөрийг нь засаж өгсөн явдал болсон юм. 1906 оны сүүл үе гэхэд улс орны өнцөг булан бүрт дэгдэж буй бослого тэмцэл болоод эдийн засгийн их хямрал мөн хувьсгалт хөдөлгөөнүүдийн улмаас Оросын царийн дэглэм ерөнхийдөө хүчин суларч ганхах тишээгээ хандаж эхлэв.
Оросын эзэн хаан энэ бүх замбраагүй байдлыг засахын тулд ардчлалын анхны хэлбэрийг улс орондоо нэвтрүүлсэн бөгөөд тэрээр байнгын ажиллагаатай парламентыг байгуулж энэхүү парламентаа Оросын дуум хэмээн нэрлэсэн юм. Энэхүү дуум байгуулагдсны дараа мэдээж чөлөөт сонгуул болсон бөгөөд Ленины Большевик нам Оросын төрийн дуумд хэд хэдэн судал авч чадсан байдаг. Ингэснээр Ленины Большевик хувьсгал улс төрийн хүрээнд ч мөн дэмжлэгтэй болох ихлэл тавигдсан юм. Гэтэл нөгөө талд Сталин 90 сурвалжлагдсан хэвээр байсан бөгөөд удалгүй цагдаагийнханд баригдсан шоронд орж улмаар цөллөгт хүртэл явв. Мөн энэ үеэр түүний дотны нөхөр Роман Малиновский хаант Оросын төрийн дуумдах Большевик намын бүлгийн дарга болон дэвшсэн байдаг. Харин 1912 онд Сталин цөллөгөөс зугтаж нийслэл хотод хурч очсон бөгөөд үйл ажиллагаагаа цаашид аюулгүй явуулах нууц байр хайж эхэлсэн байна. Тэрээр оргон зугтаж нийслэлд очоод хамгийн түрүүнд өөрийн найз Роман Малиновскийтэй уулзав. Сталинд Малиновский маш ихээр таалагддаг байсан бөгөөд түүнд ихэд итгэдэг байсан учраас түүнтэй уулзсан байна. Гэвч энэ нь Сталины хувьд маш том алдаа болон хувирсан юм. Учир нь Малиновский Оросын хааны нууц цагдаагаар ажиллаж байсныг Сталин данч мэдсэнгүй. Малиновский нь Оросын хааны нууц цагдаагийнхан дотроос хамгийн өндөр цалин урамшуулал авдаг тагнуул нь байж. Тэрээр Сталиныг мөнгө босгох зорилготой дээд хэмжээний оройн зоогонд урьж Сталин ч зөвшөөрөн очив. Гэвч тэр оройн зоог бол түүнийг барих гэсэн урих байсан юм. Нэг ёсондоо Малиновский нэрх мэдэд хүрсэн даруйда өөрийн нөхдөөс өөрийн Большевик хөдөлгөөнөөс хүртэл урвсан нэгэн байв. Ингээд Сталиныг дахин цөллөгт явуулах шийдвэр гарсан бөгөөд Сталины сэтгэл доторх бусдад итгэх итгэлийн оч нь Малиновскийтэй хамт унтарсан юм. Тухайн цагаас эхлээд Сталин хэнийгч байсан урвагч байж магадгүй хэмээх хардлах сэрдэлгийн нүдээр бусдыг харах болсон байна. Тэрээр цагдаад баригдсныхан дараагаар Сибирийн хамгийн алс бөглөө нутагт Арктикийн бүс рүү цөлөгдөв. Түүнийг тэндээс хинч аврахгүй, хинч оргуулж чадахгүй гэдгийг тэрээр маш сайн ойлгож байв. Тэрээр цөллөгт байх хугацаанд цаг үргэлж өшөө авалтын талаар мөн өөрийгөө ямар чухал хүн гэдгийг бүх нийтэд батлан харуулах талаар л боддог байж. Сталин энэхүү хөлдөө мөсөн хахир хүүтэн газар бүхэл бүтэн 4 жилийг өнгөрүүлсэн юм. Улмаар 1917 оноос эхлэн Большевик хөдөлгөөн эрчийг авч эрх мэдэлд хүрсний дараагаар Сталиныг Ленин нийслэл хотод авчирав. Сталин Ленины байгуулсан шин засгийн газарт өөрт тохирсон албан тушаал хашгаар болов. Гэхдээ энэ удаа Сталин урд өмнөхөөсөө эрс өөр хүн болсон байв. Асар их үзэн ядалт, уур хилэн, мөн сэтгэл зүйн хувьд урд байгаагүй асар хүчрхэг Сталин болон хувирсан байна. Мөн тухайн үед Сталин өөрийн жинхэнэ нэрийг үрд орхиж Сталин буюу ган төмрөөр бүтээгдсэн эр хэмээх нэртэй болон хувирсан юм. Тэрээр Ленины хамгийн ихтгэл хүмүүсийн нэг бөгөөд коммунист намын төв хорооны гишүүн болов. Гэвч улс төрийн хамгийн дээд түвшний уулзалтуудад Сталин үргэлж гадуурхагдсан байдалтай байсаар байв. Учир нь тэрээр Ленин эсвэл Троцкигийн нэгэн адилаар өндөр боловсрал эзэмшсэн нэгэн байсангүй. Большевик намын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг байсан Троцки тухайн үедээ Сталиныг сайн таньж чадаагүй юм. Мөн сургуулийн багш байгаад хувьсгалж болсон Лев Каменев Москва хотын дараагаар томилогдож бүр Ленины орлогч болон дэвшсэн байна. Эрх мэдлийн хуваарлалтууд хийгдэж Большевик намын нөлөө бүхий хүмүүс бүгд голлох албан тушаалуудад очсон бөгөөд харамсалтай тэдний хинэж Сталины дотоод хүч чадал түүний потенциалыг боддоор үнэдж чадаагүй юм. Ленин Сталины аливаа зүйлсийг сайтар зохион байгуулалтын чадварыг нь үнэлж байсан учраас түүнд коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өгөв. Үнэн хэрэгтээ хинч намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг тухайн үедээ хүсэхгүй байв. Нэг ёсондоо гологдол албан тушаалд Сталин очсон гэсэн үг. Ийхүү Троцки болон Каменев нар Оросын улс төрийн тавцанд хүч төрөн гарч ирж байхад нөгөө талд Сталин бичиг цаасны ажилд дарагдах болов. Сталин арын албанд хинт ч мэдэгдэлгүйгээр ажиллаж байхад бусад нь бүх нэр алдрыг нь хүртэцгээж байв. Гэвч нэг их удалгүй Сталин намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол эрх мэдлийн гол түлхүүрийг атгаж буй нэгэн гэдгийг ойлгож эхэлсэн юм. Шинээр байгуулагдсан зөвлөлтөй социалист бүгд найрамдах холбоот улсын бүх үйл хэрэг намын төв хороогоор дамжин явагддаг байв. Нэг ёсондоо хэлэлцэх асуудлуудыг бүгдийг нь хяндаг хүн улс орныг бүхэлд нь хянах боломжтой гэсэн үг. Харин нөгөө талд Ленин болон түүний багийнхаа олон жилийн турш ядуурл гуйланчлалтаа нэрвдээд байсан Орос орныг өөдөн татах бодит асуудалтай нүүр тулгарн тэмцэлдэж байв. Сталин харин арын албанд өөрийн хүчийг хоригдлуулан өөрийн цагийг төвчээртэй хүлээсээр байв.
Ингээд 1924 он болов зөвлөлт социалист бүх найрамдах холбоот улсыг үндэстэн байгуулагч их удирдагч Ленин тархины цус алдалтын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлв. Ленины хамтран зүтгэгчид тэдний дотор Сталин ч мөн Ленины шарилыг сүүлчийн замд нь үлдэх ёслолд оролцсон мөрөн дээрээ тохон алхав. Гэвч тэнд зөвлөлтийн нэгэн чухал хүн байгаагүй нь Леон Троцкий байв. Учир нь коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Сталин түүнийг уг арга хэмжээнд ураагүй юм. Сталин энэ бүх хугацаанд улсын бараг бүхий дунд шатны байгууллагуудын удирдлагуудад өөрийн хүмүүсийг томилж амжсан бөгөөд одоо гагцгүй Ленины залхамжлагч болох ажлыг хийхэд үлдээд байв. Түүний эхний бай бол Леон Троцкий байв. Троцкид цэрэг айран болон улс төрийн хүрээнд хангалттай дэмждэг байгаагүй учраас Сталин түүнийг нийслэлээс шууд хүчээр албатан зайлуулж Мексик улс руу цөлөв. Харин хожим Сталин Троцкигийн араас алуурчин илгээж түүнийг Мексикт хөнөөсөн түүхтэй. 1929 онд буюу Ленин нас барснаас 5 жилийн дараа Сталин өөрийн 50 насны төрсөн өдрөөрөө гэхэд улсын бараг бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлээд байв. Гэвч бодит байдал дээр зөвлөлт холбоотуулсан ядуурлын гүн намагт шигдсэн хэвээр байж ингээд Сталин өөрийн хүслээр жинхэнэ марксист арга барилаар асуудлыг шийдэхээр ажиллаж эхэлсэн байна. Хамгийн ихэнд тэрээр газар тариалангийн салбарт бүх анхаарлаа төвлөрүүлсэн юм. Сталин Оросын тариаланчид хангалттай ажлын бүтээмжтэй байж чадахгүй байна хэмээн үзсэн тул тариачдын гарт атгуулсан анжисыг трактороор солих ажлыг эхлүүлв. Нэг ёсондоо нэгдэлчих хөдөлгөөн эхэлсэн бөгөөд тэрээр бүх тариан талбайнуудыг улсад хураан авахар болж харин эсэргүүцсэн тариачдыг алс бүхлүү газрууд руу цөлөх шийдвэр гаргав. Өөрөөр хэлбэл гулаг руу илгээхээр болсон юм. Ийхүү Оросын алс бүхлүү нутгуудын хорих ангууд хормын дотор оршин суугчдаар дүүрч гулагт амьдардаг бүхэл бүтэн нийгмийн давхарга бий болсон юм. Харин эсэргүүцэл үзүүлэлгүйгээр газраа хураалгасан тариачдыг бүгдийг нь нэгтгэж нэгдлийн аж ахуй гэгчид ажилуулж эхэлсэн байдаг. Мөн тухайн үед зөвлөлт холбоот улсад аж үйлдвэр эрчимтэй хөгжиж эхэлсэн тул тэрээр тариачдын хураасан их хэмжээний ургацыг тариачдад нь өгөх бусан харин үйлдвэрийн ажилчдад хуваарлан өгөх мөн илүү гарсныг нь гадны зах зээлд зарах шийдвэр гаргав. Улс орон даяар нэгдлийн тариачдыг хачин аз жаргалтай амьдарч байгаа талаарх бичлэгүүдийг хийж нэг ёсондоо суртал ухуулахыг нэвт явуулж эхэлсэн юм. Гэвч бодит байдал дээр бүх зүйл яг эсэргээрээ байв. Газар тариалангийн салбар уналтанд орж зөвлөлт даяар их өлсгөлн нүүрлэв. Өлсгөлн улам бүр газар авахын хэрээр 1939 он гэхэд зөвлөлтөд хүний мах идэх үзэгдэл газар авч эхлэв. Зөвлөлтийн өлсгөлн бол хүний буруутай ажиллагаанаас болж бий болсон дэлхийн хамгийн том өлсгөлнгүүдийн нэгт зүй ёсоор багтдаг. Гэвч Сталин хөдөө нутгуудаар өлсөж өгч буй хүмүүсийн талаар огтхон ч анхаарахгүй байв. Тэрээр энэ бүх үхлийг өөрсдийнх нь хувьсгалын үр төлөөс хэмээн итгэж байв. Нэг хүн үхвэл эмгэнэл, нэгээс олон хүн үхвэл статистик гэж. Нэгэн орой Сталин Кремль дотор өөрийн хоёр дахь эхнэр Надеждатай оройн зоог барьж байв. Тэр үеэр Сталин тариачийн анги олноороо өгч байгаа явдлыг тэд өөрсдийн үзэл санаанаасаа урвсных нь төлөөс хэмээн инээгээд хэлж байсан гэдэг. Энэ үгийг сонсоод түүний эхнэр уурлаж Сталин руу хашгичин өрөөнөөс гарч одов. Тэр оройд Надежда өөрийн гараар Сталины үүд хэргийг зэмлэн буруушаасан утгатай бичвэрийг бичв. Тэрээр Сталины улс орондоо хийж буй зүйлсийг зөв зүйтэй зүйлс биш бөгөөд нэгдэлчих хөдөлгөөн болон тариачдыг өлсгөж алж буй явдлыг бүхэлд нь буруутган бичсэн байдаг. Ингээд тэрээр бичвэрээ бичиж дуусмагц нэг их удалгүй өөрийгөө буудан амиа ягөтгөв. Гэвч энэ удаа хоёр дахь эхнэрийнх нь амиа хорлолт Сталинд гунигийг авчирсангүй. Харин эхнэрээ өөрөөс нь урвсан хэмээн тэрээр үдсэн байна. Учир нь Сталиныг эрх мэдэлд хүрсэн цагаас хойш хинч Сталиныг шүүмжлэх эсвэл буруутгаж зүрхлээгүй бөгөөд гагцгүй эхнэрэнд түүнийг инхүү буруутгасан юм. Ингээд Сталины дэргэд байдаг түүнийг багч чадахгүй зөөлөж байсан эмэгтэй нас барснаар Сталин өөрийгөө улам бүр вакуумжуулж эхэлсэн байна. Инхүү их хядалгын он жилүүд эхлэв. 1934 оны 1-р сарын 26-ны өдөр Йозеф Сталин бүрийн эрхийнхэн хүрээнд 4 жилийн дараа анх удаа намын онц их хурлыг хуралдуулахар болов. Энд цугласан хүмүүсийн дотор Сталины хамгийн үнэнч дагагчдын нэг Сергей Киров бас ирэв. Сталин түүнийг өмнө нь Ленинград хотын намын даргаар томилж байсан удаатай. Гэвч энэ удаа Сталин Кировыг нам дотроо хэтэрхий нэр хүндтэй болж байгаа бөгөөд нэг л өдөр өөрийнх нь араас хутга зоож мэдих юм хэмээн цэжгэлсэн байна. Яг түүнээс анх урвж байсан дотны нөхөр Малиновскигийн нэгэн адилаар түүний эрх мэдэлд бодит аюул учруулж мэдэх хинч байлаа гэсэн. Тэр хүний хувьд нөхөрлөл болон үнэнч байдал нь Сталинд ямар ч хамаагүй байв. Ингээд 1934 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сергей Кировыг Ленинград хот дахь өөрийн ажлын байран дээр ирэх үеэр алуурчин түүнийг буудан хоров.
Түүний цаг бусын үхэлд тухайн үеийн Ленинград хотын ард иргэд маш ихээр бухимдан уурлаж байсан ч түүний үхэл нууц гэвэр үлдсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ Кировын үхэл дөнгөж ихсэл байсан юм. Сталин өөртөө хамтран зүтгэж байсан хуучны бүх хүмүүсээс ангижрахыг хүсв. Ангижрах хамгийн зөв алхам бол бүгдийг нь устгах явдал байв. Ингээд тэрээр зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын анхны удирдагч Ленний орлогч байсан Лев Каменевиг түүний дэмжигчдийн хамтаар баривчлав. Сталин түүнийг дэмжигчдийн хамтаар Сергей Кировыг хөнөөсөн мөн эх орноосоо урвсан хэмээн буруутгаж Лев Каменевээс бусдыг нь бүгдийг нь цаазаар авсан байна. Харин Лев Каменевиг цаазлах гэтэл тэрээр ямар ч өөсөвгүйн дээр нам дотроо нэр цэвэр намын гишүүн хүн байснаас гадна Владимир Ленний итгэл хүнэн байсантай шууд холбоотой. Ингээд тэрээр Лев Каменев болон өөр бусад шоронд хоригдож буй дээд албан тушаалын хүмүүсийг бүгдийг нь шоронгоос нь шууд Кремль дуудан авчирч тэдэнд татгалзахын аргагүй санал тавьсан юм. Тэрээр хэрв гин бурууга хүлээвэл гэр бүлэр чинь оролдохгүй. Харин гин бурууга хүлээхгүй бол гэр бүлийг чинь давхар шийтгэн хэмээн сүрдүүлв. Ингээд удалгүй Лев Каменев болон өөр 15 холбогдох хүнийг шүүх хурал эхлэв. Гадны хэвлэлийн төлөөллүүд ч уг шүүх хуралд хүрэлцэн ирэв. Шүүгдэж буй хүмүүс бүгд гэр бүлээ бодон өөрсдийгөө улс их орноосоо урвсан гим нүгэлтэн хэмээн мэдүүлэг өгцгөөв. Ингээд нэгэнт гим бурууга хүлээсэн тул Лев Каменев болон бусад хүмүүсийг бүгдийг нь нэгэн зэрэг цаазаар авав. Зөвлөлтийн улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг яг энэ мэдээр дахин 2 удаагийн давтамжтайгаар баривчлан яг уг техникийг ашиглан намын нөлөө бүхий хуучин гишүүдийг бүгдийг нь Сталин өөрийн замаас амжилттай зайлуулж чадсан юм. Тухайн үеийн зөвлөлтийн намын дээд байгууллага 45 гишүүнтэй байсан бөгөөд 2 жилийн дараа гэхэд тэднээс дөнгөж 11 амьд мэнд үлдсэн байдаг. Сталины эрх мэдэлд саад болж магадгүй хүн бүхнийг хэвс хэрэгээр аймаглан устгаж ихэлсэн бөгөөд цэрэг армийн удирдлагуудын бараг 70% нь хэвс хэрэгээр хэлмэгдэн амиа автцгаасан байдаг. Зөвлөлт холбоот улсыг анх үндэслэн байгуулахын төлөөх хувьсгалд оролцож байсан удирдах албан тушаалын хүмүүсээс ганцхан ч амьд үлдсэнгүй. Сталины энэхүү их хэлмэгдүүлэлт Монгол улсад ч мөн өрнөсөн гэдгийг та бүхэн сайтар мэдэх байх. Хэдийгээр Сталин ингэж хядлах хийсэн боловч түүнд хангалттай хэмжээний аюулгүй мэдрэмж төрөхгүй хэвээр байв. Ингээд тэрээр өөрийн ард түмэн буюу зөвлөлтийн иргэд рүү өөрийн савраа дүрж эхэлсэн юм. Сталины нууц цагдаагийн байгууллага болох КГБ-гийн анхдагч НКВД-гийн нууц цагдаагийнхаа улс орон даяар энгийн иргэдийг урвагч тагнуул хэмээн гүтгэж заримыг нь цаазлаж, үлдсэн заримыг нь алс бүглүү нутгуудаар цөлж, мөн зарим хэсгийг нь гулгуудад хорж эхлэв. Нууц цагдаагийнхны хувьд баривчлагдсан иргэд чухам хэн байх нь хамаагүй. Гагцгүй тэд баривчлах хүмүүсийн тоог нь хангалттай бүрдүүлэхэд бүх анхаарлаа хандуулж байв. Тэр хотоос 5,000 харин тэр хотоос 10,000 хүн барь гэд зүгээр л тоо заачдаг байж. Сталины хэлмэгдүүлэлтийн савар зөвхөн бие хүмүүсээр тогтохгүй гэр бүлүүд рүү хүртэл орж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийг бүгдийг нь тэдний хувьд ихлээд Сталин харин дараа нь эцэг ихэн гих байдлаар хүмүүжүүлэх болов. Мөн хүүхдүүдийг сургууль дээр нь байхад багш нар нь гэр орон дотор нь яригдсан яриануудыг бүгдийг нь асуудаг болцсон бөгөөд хэрв эцэг эхчүүд нь нам засаг Сталины талаар муу зүйлс ярил тухайн эцэг эхчүүдийг нь шууд баривчлан хордог байв. Нэг ёсондоо хүүхдүүдийг эцэг эхээс нь урбуулах ажлыг амжилттай хийсэн гэсэн үг. Сталины их харгислалын дор зөвлөлтийн гэр бүлүүд, зөвлөлтийн нийгмийн амьдрал бүхэлдээ нуран онож эцэг эхчүүд хүүхдүүдээсээ хүртэл айж чимээдэг болов. Сталин өөрийн улсыг айдас хүчсээр удирдан жолоодож эхэлсэн юм. Энэхүү ард түмний их хэлмэгдүүлэлтээр дор хаяж 700,000 гаруй хүн шүүхээр оролцгүйгээр буудан хороогдсон гэдэг. Мөн олон сая хүн боолын хөдөлмөр эрхлэхээр хорих лагерууд руу ачигдсан байна. Сталиныг шүүмжлэх, түүний талаар ам нэг зоригтой хүн зөвлөлтөд үлдсэнгүй. Энэхүү тэрээр зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын хэмжээлшгүй бүрэн эрхэд царь болон хувирсан юм. Гэтэл энэ үеэр зөвлөлтийн хэлийн гадна өрн зүгт шин дайсан хүчийг авч эхлэв. Тэр хүн бол мэдээч Адольф Гитлер бөгөөд Сталиныг эрх мэдлээс нь түлхэн унгаж магадгүй цор ганц хүн нь тэр болон хувирсан юм. Учир нь Гитлер коммунизмыг үнэн голоосон үсий яддаг нэгэн байв. Гэвч Сталин 1939 онд Гитлертэй зүүн Европыг хамтдаа хуваах болон харилцан үлд ортлох гэрээг байгуулсан байдаг. Сталин хүнд ч итгэдэггүй нэгэн байсан боловч тэрээр энэ удаа Гитлерт итгэсэн юм. Учир нь Сталин түүнийг хүчрхэг бөгөөд яг өөртөө найдал агуу удирдагч хэмээн үздэг байв. Тэрээр зөвлөлт холбоот улс Германтай хүчээ нэгдэг бол тэд хамтдаа дэлхийг эрхшээж чадна хэмээн итгэсэн байна. Улмаар 1940 онд Гитлер Франц руу дайрсны дараагаар Сталин өөрийн зөвлөлт холбоот улсыг аюулгүй хэмээн бүрэн итгэх болсон юм.
Учир нь тэрээр Хитлерийг хоёр фронтод зэрэг дайн хийхгүй гэдэгт итгэж байв. Гэвч энэ нь мөн Сталины хувьд том алдаа байсан нь хожим тодорхой болсон юм. 1941 оны 100 Сталин амьдралынхаа хамгийн том шокыг амссан байдаг. Хитлер Барбаросса ажиллагааг эхлүүлж Зөвлөлт холбоот улс руу урьдчилсан анхааруулгагүйгээр гинэт хавтанд довтлоо. Нацистийн хүчирхэг хоёрт танкууд Москва хүртэл ямар ч ялагддаггүйгээр шулуун замаар довтлосоор байлаа. Нацистууд эхний ганц 7 хоногт гэхэд Зөвлөлтийн армийн 100,000 гаруй дайчдыг олцлоо. Ийхүү Сталин өөрийн мэдэх буй үхэл амьдралын төлөө, оршин тогтнолын төлөөх их дайнд татагдан оров. Хитлерийн хүчирхэг арим яг л хутгаар талах зүсэж байгаа мэтээр Зөвлөлтийг энд тэндгүй сийчиж байв. Сталин дайны эхний үед ямар ч шийдвэр гаргах чадваргүй болон хувирч өөрөө Москва хотын гадна байрлах зуны байрандаа нүүн очив. Түүнтэй ярилцах гэж ирсэн хүмүүсийг хүлээн авч уулзалгүй хүн явуулах болсон бөгөөд Сталин нэг ёсондоо сэтгэл зүйн гүн депрессэнд орсон байна. Тэрээр дайн ихэлсэн эхний 3-7 хоногийн турш бараг ямар ч шийдвэр тушаал гаргаагүй юм. Улмаар Германы танкнууд Москва хоттой улам дөхөж ирэх үеэр түүний ойрын хүрээллийн хүмүүс Сталинтай зориг гарган гэрт нь очиж уулзахаар шийдэн очицгоо. Тэр үед Сталины сэтгэл маш их хямарсан байдалтай байсан бөгөөд энэ бүхэнд царайнаас нь тодорхой харагдаж байв. Тэрээр хэлэхдээ Ленин энэ улсыг байгуулсан, харин бид нар энэ улсыг мөхөөж байна хэмээн хэлсэн гэдэг. Улмаар дараагийн 2-3 хоногийн турш Сталин мөн л сэтгэл зүйн хүнд байдалтай байсан бөгөөд түүний ойрын хүрээллийн хүмүүс нөхөр Сталин та бидэнд хэрэгтэй байна. Таны манлайлал бидэнд чухал байна хэмээн гуйсаар байв. Ингээд эцэстэн Сталин хүч орон өөрийн улс орныг дахин удирдах эхлэв. Сталин Москвад очсон даруйда шууд дайны бүх эрх мэдлийг өөрийн гарч шилжүүлэн авав. Тэрээр цэргийнхэнд хандан нэг ч алхам ухарж болохгүй хэмээн мэдэгдэв. Хитлер Зөвлөлт рүү дайрсан явдал нь Сталиныг сул доороо энгийн хүмүүсийг алгахдаа гаргууд боловч жинхэнэ дайныг хэрхэн удирдах талаар ямар ч мэдлэггүй нэгэн болохыг нь харуулсан явдал болсон юм. Тэрээр армиудаа дивизүүд нэг нэгээр нь ээж дараалан устгуулсаар байв. Олон 100,000 Зөвлөлтийн цэрэг дайны эхний саруудад алагдав. Мөн нацистууд Оросын өргөн уудам нутгийн нэлээд хэсгийг өөрсдийн хяналтанд оруулаад байв. Улмаар нэг жил хагасын дараа Сталин өөрөө цэргүүдийг удирдах бус цэргийнхний ажлыг цэргүүдээр нь хийх ёстой бөгөөд харин өөрөө цэрэг армиа танк болон бусад зэр зэвсгээр хангах ажлыг хийх ёстой гэдгийг ойлгосон юм. Ийхүү дайн эд өрнөж байтал түүний том хүү Яков 1941 оны 7 дугаар сард фронтод тулалдаж байгаад дайсанд олзлогдсон болохыг олж мэдэв. Германы талаас Сталинд хандан хүүг нь Зөвлөлтийн олзонд буй фельдмаршалаар солилцох санал хүргүүлв. Гэвч Сталин генералыг цэргээр солидоггүй юм хэмээн хэлээд хүүгээ золионд гаргасан байдаг. Ийхүү түүний хүү Яков нацистийн хорих лагерт амь тавьсан түүхтэй. Түүний хүү Яков нь нацистуудын эсрэг эх орноо хамгаалан тулалдаж байгаад амиа алдсан Зөвлөлтийн 20 сая иргэдийн нэг байсан юм. Гэвч их удирдагчийн хувьд түүний хүү ердөө л нэг статистик байв. Удалгүй цаг үе Сталины талд эргэж түүний эрэлхэг улаан армийн дайчдын дээр нэмээд Оросын хахир хүйтэн өвөл нацистуудын давшилтыг зогсоож чадав. Орос руу дайрсан бүх хүмүүс гагцхүү монголчуудаас бусад нь тухайлбал Хитлерч тэр Наполеонч тэр бүгд Оросын хахир хүйтэн цаг агаарт ялагдсан гэд хэлчихэд буруудахгүй. Ингээд бодохоор Оросын хамгийн агуу генералууд болон 1-р сар болон 2-р сар хэмээх нэртэй генералууд юм. Зөвлөлтийн арим алгуурхнаар нацистуудыг шахаж эхэлсээр зүүн Европод тулж ирэв. Хитлерийн арим ялагдах нь тодорхой болж цөхөрж эхлэв. Улмаар 1945 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Зөвлөлтийн улаан армийн цэргүүд Германы нийслэл Берлин хотыг эзлэн авчээ. Эх орны дайн инхүү дуусгар болов. Гэвч бүх зүйл хараахан ингээд дууссангүй. Цоо шин хурцдмал байдал 2 дугаар дайн дууссан тэр өдрөөс залхуулаад шууд эхэлсэн юм. 1945 оны 100 Сталин эзлэгдсэн Германы Потсдам хотод Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трумэн болон Британий ерөнхий сайд Винстон Черчилль нартай уулзаж инх тайвны хэлэлцээр ерөнхий зарчмуудын талаар ярилцав. Барууны удирдагчид дайн дуусснаар хүн төрөлхтний хувьд автан 90 үе тохиож байна хэмээн итгэцгээж эхлэв. Гэвч Сталин өөр бодолтой байв. Тэрээр дахин хинч хизээч Зөвлөлт холбоот улс руу хавтан довтлох боломжгүй болгох тиймэрхүү геополитикийн төлөвлөгөөг боловсруулсан юм. Өөрөөр хэлбэл тэрээр улаан армийн чөлөөлсөн бүх газар нутгийг ганц сантиметрийг нь ч үлдээхгүйгээр бүгдийг нь өөрийн мэдэлд авах шаардлага тавьсан байна.
5 жилийн турш дайны галд нэрвэгдсэн барууны улс орнуудад Сталины уг тулхан шаардлагыг эсэргүүцсэн сүрэн зогсох ямар ч хүч чадал тэдэнд тухайн үедээ байсангүй. Ингээд их гүрний төрийн тэргүүнүүд ярилцсаж үзээд Сталины чөлөөтсөн улс орнуудын ард иргэдээс санал асуулга авах нь зүйтэй. Ард иргэд өөрсдөө сонголтоо хийх хэмээх шийдвэр гаргав. Энэ мэдээ нь Сталины хувьд ялалтай мэдээ болж хувирсан бөгөөд учир нь тэрээр хэн санал өгөх нь хамаагүй, харин хэн саналыг тоолох нь хамгийн чухал хэмээн хэлсэн гэдэг. Ийхүү Сталин Европ ТV-ийн тэг голоор төмөр хүшиг татаж өөрсдийгөө чөлөөлөгдлөө хэмээн итгэж байсан зүүн Европын 90 сая гаруй иргэд Сталины төмөр нудраг дор шууд шидчин оров. Хүйтэн ийхүү ихэлсэн юм. 1949 онд Сталины 70 насны төрсөн өдөр нэчгэр сайхан болж өнгөрөв. Зөвлөлтийн 180 сая иргэн, мөн зүүн Европын 90 сая гаруй иргэд бүгд цор ганц хүн болох Сталины захиргаандор амьдрах болов. Хэрв зүүн Европоос хэн нэгэн нь Сталины дэглэмийг эсэргүүцвэл өмнө нь болсон их хэлмэгдүүлэлт дахин давтагдахад бэлэн байв. Гэвч энэ удаа их удирдагч өөрөө эрүүл мэндийн асуудалтай болсон байна. Өндөр насыг зогссон тул тэрээр өмнөгшгөө ирч хүчтэй байхаа болж мөн улсын бүх асуудлуудад оролцох нь багасж эхлэв. Тэрээр өөрийн дийлэнх чөлөөт цагаа хотоос гаднах зуны байшиндаан өнгөрүүлэх болж цэцэрлэгт хүрээлэнгээрээ өдөр бүр зугаалдаг болов. Гэвч түүний доторх травма сэтгэлийнхэн гүнд нь оршсоор байв.